Нойроны төргийн олгогч нараа за өнөөдөр хідүүлээ нэг үнэлгээ ярьцгаая. Өмнө бас нэг хальт ярьчихсан. Гэхдээ энийг жоохон дэлгэрүүлээд ярьчих гэж бодож байгаа. Tungsten олборлдог компани. За EQR Resources дээр хідүүлээ баг зэргийн хөрөнгө олт хийсэн. Ерөнхийдөө хувьдаа энэ дээр хөрөнгө олт нэмэх санаа бол надад байгаа. Та юу харж байна гэх юм бол техникийн зүгээс daily chart-ыг үзүүлсэн байгаа. Ер нь бол sideways consolidation маш хүчтэй энд явж байгаа. Энэ компани руу хэдүүлээ хизээ орсон бэ гэх юм бол нэг 40 хэдэн 4 цент мэн тавиар орсон. Энэ компани зах зээлийн үнэлгээ 190 сая доллартай. Ерөнхийдөө айгу microcap жижигхэн компани penny stock гэж хэлж болно. Тэгэхдээ энэ компани онцгой нь юу юм бэ гэх юм бол эндээс харж болно. За critical minerals producer ерөнхийдөө нөгөө ховор чухал зэвсэг үйлдвэрлэл одоо Америкчуудад маш чухал, Европчуудад бүр илүү туршлагатай менежменттэй. Тэгээд энэ tungsten гэсэн одоо бодис юу юм бэ гэх юм бол хамгийн хатуужилтыг өгдөг, хаана ашиглагддаг юм бэ гэх юм бол уул уурхай, батлан хамгаалт, industry одоо аж үйлдвэрлэл, тээвэр, онгоц гэх мэт шин химийн бодис. Ерөнхийдөө хаасаагүй ер нь хэрэгтэй. Тэгээд эдийн засгийн чухал гэх юм бол энэ одоо Европын холбооноос гаргасан мэдээлэл tungsten маш чухал байгаа. Tungsten-ийн үнийг таад ингээ харж байгаа юм бол ерөөхдөө өсөө явж байгаа сая хэд хүрсэн бэ гэх юм бол тийм таад ингээ харж ийн 10 сарын 25-ны байдлаараа 1 тонн 700 баг гаруй доллар хүрсэн байгаа. EQR Resources-ийн ханшин ерөөхдөө энийг дагаад баг зэрэг өсөж байгаа. Тэгээд зах зээл дээр нийлүүлэлт нь яаж байгаа юм бэ гэх юм бол хятадууд энэ зах зээлийг 80%-ийн уучлаарай 85%-ийг хятадууд батсан байгаа. Дотооддоо хэрэгжилж байгаа. Тэгээд ингээд харахаараа 25, 26, 27, 28, 29 онд бол дэлхийн зах зээл дээр tungsten-ийн дутагдaltaй байгаа. За, EQR Tungsten Mining гэсэн компани харах юм бол энэ компани сүүлийн хэдхэн өдрийн дотор яасан бэ гэх юм бол 69 центээс за энэ дундаж ханшаас авчи хэдэн процентээр өссөн бэ гэх юм бол одоогийн байдлаар бараг нэг 75%-ээр өссөн байгаа. Зах зээлийн ханш $130 бас ерөнхийдөө жижиг компани. Энэ компани давуу тал нь юу юм бэ гэх юм бол олборлолтоо эхэлсэн. Окей. EQR Resources харах юм бол олборлолтоо ерөнхийдөө хуучин уурхайгийг буцаагаад сэргээж байгаа. Тэгэхээр энэ компани давуу тал нь юу юм бэ гэх юм бол нэг Африк юм уу нэг эрсдэлтэй орн дотор үйл ажиллагаа явуулах байгаа. Австрал ба Испани дотор ерөнхийдөө хуулийн зүгээс айгүй тогтвортой орно. Энэ бол давуу тал. Тэгээ энэ компани юу юм дараагийн давуу тал нь юу юм бэ гэх юм бол өмнө ажиллаж исэн уурхаан дээрээ үйл ажиллагаагаа буцаагаад сэргээж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол tungsten энэ зах зээлийн үн ханш өссөн болохоор тий одоо ерөөхдөө өмнө зогссон байсан уурхаагийг эрүүлэн эхлүүлэх бүрэн боломжтой. За энэ компани онцлог нь юу юм бэ гэх юм бол дараа жилийн эхний улиралдаа их хэмжээний tungsten гарч ирнэ. Олборлоод эхлэн гэсэн үг. За тэгээд хэдүүлээ энэ үнэлгээ л орцгоё. За EQR Resourcing харах юм бол одоогийн байдлаар 41 центтэй enterprise value нэлээд баг байгаа. За тэгээд та харж байгаа юм бол 26 онд 160 мянган тонн, дараа жилдээ 150, 141 ерөөхдөө жоохон багаар тавьсан байгаа. Mount Carbine, Saloro гэсэн хоёр уурхаанаас гарч байгаа. Энийг бас уул уурхаан мэрэгчлэлтэй энийг бас ярьсан. Ер нь бол нэлээд дарцсан тоогоор тавьсан байгаа. Тэгээд та харж байгаа юм бол энд би бас tungsten-ийн үн та харж байгаа юм бол зах зээлийн ханш нь одоогийн байдлаараа тий таад үзүүлсэн бараг 600 хэдэн тонн тутам 600 хэдэн доллар гарцсан боловч би хэдийн үн ханшаар тавьсан байгаа юм бэ гэх юм бол багаар тавьсан байгаа 26 онд бол 360 444 528 ерөөдөө нэг өндөрөөр ерөөсө 50-г байгаа. Тэгээд ерөөдөө тэр компани танилцуулгын дотор байгаа үйл ажиллагааны зардал бүх юмыг ерөөдөө бас хамгийн пессимистикээр авч үзээд тэгээ юу гарч байгаа юм бэ гэх юм бол за growth past horizon 4% хоригдуулах процент ерөөдөө ер нь бол Европ, Австралид хоригдуулах хувь 12 биш, ерөнхийдөө нэг 10% тавил зүгээр. Гэхдээ шинээр эхэлж байгаа уурхай болохоор ер нь бол өндөрөөр тавьсан. Тэр бүх юмыг ерөнхийдөө пессимистикээр тавьсан ч гэсэн нэг ч хугацааны үн ханш ирэх жилдээ үйл ажиллагаа нь эхэлчих юм бол гэхдээ бас сонирхолтой юм бэ гэх юм бол аль хэдийн олборлоод эхэлсэн, аль хэдийн дамп овоогоод эхэлсэн байгаа, хөдрөө аль хэдийн
овоолоод эхэлсэн. Ер нь бол эх жилийн эхний улиралтай ер нь бол энэ танкс нь гараад ирнэ. За тэгээд хувьцааны хаашийг харах юм бол 21 центийн үнэлгээ гарч байгаа. Та бас энэ постын доор энэ үнэлгээг харж болно. Окей. Дараагийн компани Westwoods Mining би бас өмнө ярьж исэн. Тэгээд ингээ харах юм бол алтны ханшиг таадад дахиад үзүүлчих. Энэ бол тэ 95 центтэй гарч байгаа. За энийг бүр ингээд өндөр процентоор хорогдуулчих. Энэ бол ер нь бол аимшигын гоё компани. За ингээд олборлох объем энэ тавьсан байгаа тоноор ингээд үнцээр ингээд тавьсан байгаа. Энийг бас ерөнхийдөө дарцсан тоогоороо тавьсан. Тэ ер нь хамгийн өөрөө юу хэлж байна гэх юм бол Koala Shallows-аас ер нь бол дээд зэгтээ 70,000 үнц гарах боломжтой. Project 200-аас жилийн 120,000 үнц гарах боломжтой. 200,000 үнц гарах боломжтой. Эднэрийг бүгдийг нь ерөнхийдөө ингээд дарцсан. South Africa ерөнхийдөө баг зэргийн эрсдэлтэй орно. Гэхдээ бас өмнө олборлуул энэ ерөнхийдөө South Africa хамгийн ихээр олборлогдчихсэн одоо алтны одоо хэсэг гэсэн үг. Энэ компани бас хөдрөө овоолцсон байгаа. Ирэх жилийн эхний улиралтаа алтаа гаргаж ирнэ. Тэгээд тухайн үед ерөнхийдөө энэ компани ханш ер нь бол нэг 10 цент, 15 цент руу явах бүрэн боломжтой. За ингээд газар доор байгаа алт малт ингээд хараад үзэх юм бол энэ ерөнхийдөө манай багц дотор байгаа хамгийн бага үнэлгээтэй. За энийг ер нь бол 3% ингээд тавьчих юм бол солиотой тоонууд гарч ирж байгаа. Тийм учраас нэг бид нар ингээд солиотой тоогоороо нэг явмарг байгаа. Гэхдээ таадад юу хэлэх гээд байна гэх юм бол энэ Westwoods Mining те саяхан дахиад 15 сая долларын санхүүжилт авч чадсан. Уулуурхаа олборлолт, баяжуулалт бүх юм эхлүүлэхийн тулд ер нь бол бүх санхүүжилтээ авцсан. Free cash flow, IRR, payback period бол гайхалтай. Тэгээ эдгээр өөрөө дотоод алтны ханшиг дээр тооцсон байгаа юм бэ гэх юм бол доллар 2850-аар тооцсон байгаа. Тэгээ Westwoods Mining харах юм бол ер нь бол ерөөсө тоогддгүй хувьцаа яг өнгөрсөн жил Mika Resource-тэй ерөөхдөө яг адилхан таад нь харж байгаа юм бол жоохон breakout талтай явж байгаа. Тэгээ Mika Metals-ийн хувьцааны ханшиг ингээ харах юм бол буруугийн сонгочлоо. Mika Metals-ийн ингээ ханшиг харж байгаа юм бол ерөөхдөө миний зүгээс яг анхны алтан хизээ гарч ирсэн бэ гэх юм бол манай Mika Metals дээр 7 сарын үеэр гарч ирсэн. Тэгээд Westwoods Mining дээр хэдүүлээ хаана явж байгаа юм бэ гэх юм бол энэ хаваар явж байгаа. Тэгээ алтан олборлож байгаа үн ханш нь ерөөхдөө айгүй хямдхан. Тийм учраас энэ ерөөхдөө давтагдах магадлал маш өндөртэй. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөө чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За окей. Тэгээд хэдүүлээ алтны ханшиг харах юм бол sideways consolidation үргэлжлүүлээд явж байгаа. Тэ ингээд ингээ хараад үзэх юм бол энэгээр явж гин. Тэ энэ зоноор явж ах шиг. Тэгээ одоо 50 хоногийн moving average дээр уулзсан энийг цогсонч одоо нэг сүртэй байхгүй. Тэгээд энд хамгийн том ер нь бол support zone байна. Ерөнхийдөө энэ 3450. Энэ хүртэл ингээд доошо унчих юм бол манай багцлууд байгаа хувьцаанууд ер нь бол бүгдээрээ айгу хямдхан болно. Тэгээд хэдүүлээ яах юм бэ гэх юм бол Westwoods Mining, Mika Metals, Matsa бүгдийн хэд хэдэн процентээр нэмээд авчин. Тэгээд Core Mining хэдүүлээ саяхан нэг баг зэрэг нэмээд авсан. Тийм. Манай багцлууд дээр ерөөдөө айгу гой компаниуд байгаа шүү. Тэгээд таймингийн зүгээс энэ дээрээ нэг айх юм миний зүгээс байхгүй. За. Тэгээд хэдүүлээ ингээд ерөнхий зах зээл хараад S&P 500 өчтөр жоохон bearish хөдөлгөөн хийсэн. Та дарчин бол 50-day moving average-аас доогуур гарцсан. Тэгээд ер нь одоо нэг жоохон correction орж ирэх магадaltaй.
шинжээчнэр юу хэлж байна гэх юм бол нэг 10 одоо оргил цэгээс 10-аас 20%-ийн одоо ерөөхдөө энэ 200 day moving average дээр очих магадaltaй. Тэгээ хэдүүлээ харах юм бол энэ хавьд хүчтэй support zone байна. Тэгээд тэрнтэй ерөөхдөө баг таарч ах шүү. Тэгээд хүмүүс юу гэж ярьж байна гэх юм бол одоо жоохон correction орно. Жилийн эд сүртэл яриа нь юу юм бэ гэх юм бол Америкт одоо удахгүй сонгуул болно. Тийм учраас Трампын засгийн газар хөрөнгийн зах зээлийг одоо навс унгаахгүй гэж юм. Гэхдээ улс төрийн нөлөө бол хязгаартай. Гэхдээ ингээ харах юм бол одоо нэг баг зэргийн retraction correction орж ирэх цаг нь бол аль хэдийн болцсон байгаа. QQQ хэдүүлээ ингээ харах юм бол бас 50 day moving average-аас доогоор орцсон байгаа. Тэгээ ингээ харах юм бол зах зээл ерөөхдөө айгүй эмзэг байгаа. Та харж байгаа юм бол 6%-ээр унссан. Гэхдээ биткойн жишээлбэл тийм биткойн яаж ийнэ гэх юм бол бүр навс унж юм. Тийм өчтөр хэдүүлээ уржтөр хэдүүлээ MicroStrategy буюу BITI одоо биткойныг шорт хийсэн. Тэгээд тэндээсээ хэдүүлээ одоо баг зэрэг ашиг аваад эхэлж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаараа $91,000 дээр хүрсэн байна. Тэгээд ингээд weekly chart-аар нь хараад Fibonacci-гийн юмыг гарах юм бол нэг оргилцэг эхний retraction эхний low тэгээ full retraction хараад үзэх юм бол full one Fibonacci-гийн full measured move хийсэн байгаа. Тэгээд full measured move-ийг ингээ хийсэн байгаа болохоор өшөө доошоо явах магадaltaй. Тэгээд group дотор бас юу тавьсан байгаа юм бэ гэх юм бол ер нь бол манай price target хаана байгаа юм бэ гэх юм бол миний зүгээс ойролцооныг $80,000 хавцаа ерөөхдөө таргет байгаа. Тэгээд MSTZ манай бас short position 2 дахин leverage-тэй харах юм бол бас $12 одоо сая гарчлаа. Тэгээд хэдүүлээ ямар байна гэх юм бол магадгүй энэ 20 за яг нэг юм шуналтах хэрэггүй баха. Тэ одоо энэ хав хүртэл тэ 14 15 хүртэл ингээд хэдүүлээ яваад үзье. Өшөө ингээд дэше яваад өгөх юм бол хэдүүлээ нэмж шорт хий. Тэгээд энэ MSTZ-гийн RSI харах юм бол нэг чухал биш л тэ. Гэхдээ одоо ерөөхдөө positive болж эхэлж байна. Bottoming formation одоо болж байгаа. Тэгээ хэдүүлээ өнөөдрөөс юу гэжийнэ гэх юм бол quantum хавцаанууд дээр баг зэргийн шорт орж байгаа. 1% IonQ-г та ингээ харж байгаа юм бол ерөнхийдөө оргилцыг $87 дээрсэн одоо $40 дээр хүрсэн байна. Утгагүй энэ 50 day moving average 200 хоног 50 day moving average зэрэгцээд явж байгаа. Тэгээ энийг ерөнхийдөө ингээ сая тэрэн дээрээ bounce хийсэн одоо ерөнхийдөө доошоо явах бүрэн боломжтой тийм учраас хэдүүлээ шорт хийж эхэлж байна. Тэгээ хэдүүлээ яах юм бэ гэх юм бол энэ 200 day moving average 50 day moving average-ийн доогор орчоод retest хийгээд өшөө доошоо явах юм бол хэдүүлээ нэмэн шүү. За өчтөр QUBT орлого юуныхаа тайлан гаргасан жоохон bounce хийсэн одоо daily chart-ыг ингээд хараад үзэх юм бол өчтөр тэ та харж байгаа юм бол жоохон өсөлт гаргасан. Гэхдээ энэ short term pop энийг ерөөхдөө буцаагаад бүгдийг өгөх магадaltaй. Буцаагаад өгөх магадaltaй. Тэгээ бид нараас D-wave дээр short хийж байгаа. Та харж байгаа юм бол энэ оргилцыг ёроол full retraction 0.786 дээр ерөнхийдөө bounce хийгээд тэгээ хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ measured full move Fibonacci 1 хүртэл явах хүртлийн ерөөхдөө хүлээж байгаа. За Rigetti computing хараад үзэх юм бол бусдаасаа ерөөхдөө төрүүлж унж байгаа. Төрүүлж унж байгаа weekly chart-ыг гаргачих. Тэгээд энэ дээрээ бол нэг сүртэй Fibonacci retraction зураг жоохон хэцүү. Гэхдээ үзчихье. Оргилцэг full bottom ингээд яваад үзэх юм бол окей. 0.786 дээр нэг жижигэн стоп хийсэн. Тэргээ ерөөхдөө цогчлоо. Тэгээ хэдүүлээ юу үлээж байгаа юм бэ гэх юм бол measured full move Fibonacci 1 дээрээ яваад ирэх юм бол магадгүй энэ дээрээ хэдүүлээ позициасаа гараад тэгээ bounce-ийг хүлээгээд өсвөл энийг цогчих юм бол энэ хоёр moving average дээрээ ирээд bounce хийх юм бол хэдүүлээ ерөөхдөө short позиц нэмэх гэж байгаа. Окей. Бусдаараа бол ерөөхдөө манай багц бол окей.
нөгөө алт мөнгөний компаниуд дээр хэдүүлээ тайван байцгаая. Ер нь бол uptrend хүчнтэй хэвээрээ алт мөнгө ерөөхдөө ингээд sideways consolidation өргөжүүлж байгаа. Европчууд тэнхтээд явж байгаа. Ерөөхдөө дайн интент буцаагаад сэтрэх эргүүлээд гарах. Тэгээ Европын холбоо Оросын төв банкны мөнгийг ер нь бол заавалчгүй хулгай хийхээ бараг шийдтсэн байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая. Өнөөдөр тэр 3 quantum хувьцаан дээр short хийчээрээ 1 хуваараа тэгээд маргааш тий эргээд уулзцгаая. Тэгээд Physical Asia Монголын багийг өргөжүүлээд үзлээ. Bye bye. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.